За дараах зургийг ажиглаж хараарай. Бид бэлтгэл хөтөлбөрийн үед сургуулийн дэг журам, за өксөх, уруудах шат, анги танхимын тэмдэглэгээтэй танилцсан. За түүнийгээс сэргээн санаад дараах дасгалыг ажиллая. Эхний зурагт охин шатаар уруудаж байна. Харин шатны тэмдэглэгээ дээш өксөх шатыг тэмдэглэсэн байна. За тэгвэл зөв буруу юу хүүхдүүд ээ? Энэ бол буруу. За буруу шатаар буувал бусдтай мөргөлдөх, унах ийм аюултай байдаг. Дараагийн зураг шатны тэмдэглэгээ уруудах шатыг тэмдэглэсэн байна. Охин шатаар уруудаж байна. За тэгвэл зөв шатаараа явж байгаа учраас энд зөв тэмдэглэгийг хий. Дараагийн зургийг харъя. Сургуулийн анги танхим коридорт байдаг тэмдэглэгээнүүд байна. За зөв харгалзуулаад ярилцъя. Эхний зураг өксөх шатыг тэмдэглэсэн учраас дээш өксөж байгаа хүүхэдтэй холбож зурсан байна. Дараагийн шат уруудах шат. За тэгвэл одоо бүгдээрээ шатаар уруудаж байгаа хүүхдийн зурагтай холбож зуръя. 3 дахь зураг гарц хаалгыг тэмдэглэсэн зураг байна. Тэгвэл хаалгаар гарч байгаа хүүхдийн зурагтай холбон зурна. За 4 дахь нь бие засах өрөөний хаалган дээр байдаг тэмдэглэгээ. За эрэгтэй хүний зураг байгаа учраас эрэгтэй бие засах өрөө гэсэн. 5 дахь зураг хогийн сав. Хогоо энд хайж болно гэсэн тэмдэглэгээ байна. За өнөөдөр бид хүн ба орчны хичээл үзнэ. Хүн ба орчныхоо номыг бэлдээрэй. Зураг анхааралтай ажиглаад хичээлээ сайн үзээд хүн ба орчныхоо номон дээр өнөөдрийн хичээлээ хийнэ. За эхлээд бүгдээрээ жигмэд тогмод 2 гэд дууг сонсцгоё. За сая бид жигмэд тогмод 2 дууг сонслоо. Жигмэд тогмод 2 уулын модонд очоод юуг мэдэрсэн бэ? За хамтдаа ярилцъя. Тэр хоёр зараатай таарлцсан. Зарааны усанд гараараа хурч үдсэн. Гэтэл зарааны ус маш хурц үзүүртэй хатуу байсан. Мөн маш гоё өнгийн цэцгүүдийг харсан. Цэцгэс үнэхээр сайхан анхлан өнөртөж байсан. Ай модонд мөн шувууд жиргэж маш сайхан сонсогдож байсан.
Мөн цох харсан. Бас амттай сайхан жимсийг түүж жимс идсэн. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бидний эргэн тойронд байгаа альва зүйлсийг араараа хүрч мэдэрдэг, зармийг нь сонсдог, нүдэрээ хардаг, амталдаг, бас үнэрлэдэг гэдгийг танин мэднэ. За номныхоо 6 дугаар хуудсыг нээ. 6 дугаар хуудсанд эхний дасгал байна. За жигмэд тогмод хоёр эдгээр зүйлсийг яаж таньж мэдсэн бэ? Харгалзуулаад харандаа гараа зураарай гэсэн байна. За тэд жимсний амтыг амталж мэдэрсэн. Харин цохыг нүдэрээ харж мэдсэн. За тэгвэл чихээрээ юуг сонсож мэдэрсэн байж болох вэ хүүхдүүдээ бодоорой. Чихээрээ шувуудын жиргээг сонсож мэдэрсэн. Харин хамраараа юуг мэдрэх вэ? Жимсийг мэдрэх үү? Цэцгийн үнэрийг мэдрэх үү? Эсвэл зарааны хурц өргөсийг мэдрэх юм болов? Хамраараа цэцэгсийн анхлам сайхан үнэрийг үнэрлэж мэдэрсэн. Харин гараараа зарааны хурц үзүүртэй хатуу өргөсийг барьж тэмтэрч мэдэрсэн. За багшаагаа дагаад тохируулаад холбоорой. Дараагийн дасгал номны 7 дугаар хуудсанд байгаа. Ижил өнгийг ялгаарай гэсэн байна. За ямар өнг байна вэ? Нэрлээрэй. Ногоон, шар, улаан. Ногоон, улаан, шар. За тэгвэл одоо бид хамтдаа ижил өнгүүдийг харандаагаараа холбож зуръя. Ногоон өнгүүд ижилхэн, шар өнг бас 2 ижилхэн улаан өнг байна. За ингээд номон дээрээ харандаагаараа холбоод ижил өнгүүдийг холбож зуръя. Дараагийн дасгал. За ижил дүрсийг ижил өнгөөр бодоорой гэж байна. Дүрсүүдээ нэрлэе. Ямар дүрс байна вэ? Гурвалжин, дугуй, гурвалжин, дөрвөлжин, дугуй, дөрвөлжин дүрсүүд байна. За 2 ижилхэн гурвалжин дүрсийг багшийнхаа энэ заасан цэнхэр өнгөөр бодоорой. Харин 2 ижилхэн дугуй дүрсийг ногоон өнгөөр, 2 ижилхэн дөрвөлжин дүрсийг шар өнгөөр бодоорой. Дараагийн дасгал аль нь том, аль нь жижиг вэ? За том жижигийг нь номон дээрээ заагаад аль нь том, аль нь жижиг байна вэ? Гэр бүлийнхэндээ тайлбарлаж ярьж өгөөрэй. 8 дугаар хуудсанд нүдээ хамгаалъя гэсэн дасгал байна. За зургийг анхааралтай ажиглаад хамтдаа ярилцгаая. Зөв болон буруу тэмдэглэгийг хийнэ. Эхний зураг охин зурагт үзэж байна. Гэхдээ тэр зурагтандаа маш ойрхон суусан байна. Хэрвээ зурагтандаа энэ охин шиг ойрхон суувал зурагтнаас ялгарч буй хортой цацраг туяа бидний нүдийг гэмтэх аюултай. Тийм учраас энэ бол буруу. Нүдээ хамгаалахын тулд аль болох зурагтаа холоос үзэх хэрэгтэй. Мөн удаан цагаар зурагт болон гар утсаа үзэж болохгүй. За дараагийн зураг маш нартай өдөр байна. Харин хүү нүдээ хамгаалахын тулд нарны шил зүүсэн байна. Тэгвэл хурц нарч мөн адил бидний нүдийг гэмтэх аюултай. Тийм учраас хурц нартай өдрүүдэд бид нүдээ хамгаалахын тулд нарны шил зүүж хэвших хэрэгтэй. 3 дугаар зураг
Хүү орондоо хэвтээд ном уншиж байна. За тэгвэл ном унших нь хэдий сайн ч гэсэн орондоо орсон хойноо хэвтэж ном уншиж болохгүй. Мөн номоо нүдэндээ хитрхи ойртуулж харах юм бол мөн адилхан бидний нүдний харааг муутгадаг. За тийм учраас энэ бас буруу ахнэ. За дараагийн зургийг ажиглая. Цонхоор од сар харагдаж байна. Тэгвэл энэ харанхуй шөнө болсон гэсэн үг. Тэгэхээр бид харанхуй шөнө болсон хойно компьютер үзэх, зурагт үзэх, утсаа олон цагаар удаан үзэх нь мөн л бидний нүдийг гэмтэх, нүдний харааг муутгах аюултай байдаг. За тэгвэл энэ бас буруу дадал хэвшил бахнэ. Сүүлийн 2 зургийг ажиглая. Хүү ширээндээ суугаад хичээлээ хийж байна. За энэ бол маш зөв. Мөн охин нүдээ усаар зайлж угааж байна. За тэгэхээр бид зурагт үзсний дараа, утас үзсний дараа мөн номоо удаан уншсны дараа нүдээ амраах дасгал хийж байх хэрэгтэй. Мөн нүдээ хүйтэн бүлээ усаар зайлж угааж авах шаардлагатай. За ингээд багшийнхаа саяны заасан нүдээ хамгаалах зүйлсийг өөрсдийнхөө амьдралд хэвшиж хэрэгжүүлээрэй.